Өдөр өдөр Багнуурын нүүрсний уур хаан нүүрс хамт байж байна. Үүний урмаас иргэд олон хоног бол уур хаан гадаа дугаарлан зогсож байна гэх мэдээлэл гараад ирсэн юм аа. Тэгвэл үйлчлэгээ нөхцөл байдлыг газар барьсан манай томчлог хэлбэрлэлээ. Үдштэйний харж байгаа энэ дараалал бол нийслэлийн алслагдсан дүрэг Багнуур дахь уур хаан гадаа нүүрсний дараалал зогсож байгаа байдал юм аа. Энэ 7 хоногийн даваа гаргаж эхлээд Багнуурын уурхаагаас хязгаарлалт хийх шийдвэр гарснаар өдөртөө 150 автомашинд нүүрс ажиж өгч байхаар болсон байна. Гэхдээ дугаарлалын автомашин болгоныг оруулахгүй улсын дугаарын ангиллалтаар нь оруулж байгаа юм байна. Харин иргэд энэ байдлыг эсэргүүцэж байна. Одоо 1 2 3 хонжээ одоо өнөө шиндээ ингээд 3 дахь хоног гэж байна. Тэгээ одоо нүүрс одоо энэ олон машин байна. Тэгээд энэ Багнуурын одоо нүүрс байгаас одоо улс уурхаад тэгээд одоо ард хүнд одоо үлч чадахгүй шүү дээ. 2 3 машин гэдэг очилдод байж байна. Тэ. Тэгээд оош дугаараа өчтэй тэгээд эсвэл нэг номер дугаараа гэдэг ингээд байх юм. Тэгээд одоо бүгд очинд одоо өөрсдөө мэдж байгаа одоо жүдэс хаалтгаа дүүл 2 3 хонолоод энэ чинь. Би нэг 500 авахгүй гэдэг. Ямар хэрэгцээнд юу? Гэртээ. Үнэн арай хямд байдаг юм уу одоо энэ? Үнэн хямд. Одоо бид нар энэ чинь Багнуур хүмүүс ч одоо Багнуураас хаас нүүрс. Би одоо Багнуур би бүтэн цааны 6 цаг зогссон. Одоо хаач өгч байгаа. Одоо тэгээд хаач бүтэн цааны зогсоод одоо би 2 7-гийн дугаартай хамгийн сүүлийнх нь 7-гийн тав. Өнөөдөр авахгүй. 7-гийн тав. Тэгээд хамгийн хол бүтэн цааны зогсоод 2 дугаарсан чинь 7-гийн тавтай болчихлоо. Тэгээд одоо байжлаа. Бид нар чинь ирээд хэд хоногоо мэдэхгүй юм чинь. Тэгээ энэ чинь одоо 2 3 хоног ч одоо тэгээд номер нь болчиход одоо 3 хоног гэж байна. Номер нь болчиход тэгж болохгүй байхгүй энэ дээр. Тэр хоттоо бол хамаагүй тэр дөрмөө өрөөл одоо хоттой хэрэгтэлүүд ийм нүүрс аштай гадаг тэр юу ямар хэрэг вэ? Байхгүй л байхгүй тэр. Уурхаагаас гаргасан шийдвэрээр бол хоногт 150 автомашин оруулах бөгөөд үүний 100 3 хүртэлх тонны автомашин байх бол 3-аас 10 хүртэлх тонны автомашин 20 байх юм байна. Харин 10-аас дээш буюу 30 хүртэлх тонны автомашин 30 байхаар тогтсон байна. Ийхүү хязгаарлалт хийснээр төвийн бүсийн эрчим хүчний нүүрсний хэрэглээг найдвартай байх боломжтой болж байгаа юм байна. Мөн тоон тутмыг нь 30 мянгаар аваад 200-аас 300 мянгаар дамлан худалдаалах явдлыг хязгаарлаж байгаа талаар уурхаан зүгээс тайлбарыг өгч байна. Эний цаад дагуур өөр өшгөн болохоор юу гэхээр чэнжүүд ирж аваад энийг олон дахин өсгөл ингэж өгч байна. Тийм учраас нэгт бид нар хязгаарлалт хийх ёстой. Хоёрт бол бид нар төвийн эрчим хүчний систем тээцүүдэд нүүрсээр хангахын тулд богоон ачаалтаа одоо бас ахиухан явуулахын тулд энэ арга хэмжээг авч байгаа. Өчигдрийн байдлаар ихэд бол манай дээр нэг 170-аад машин ачигдсан байгаа. Энэ бол яг гэрээтэй нэг 20-од машин байдгийг. Одоо энэ гадны одоо Баян дэлгэр энтергийн Төв аймгийн сумдууд байна те. Эдний уурын зохнуудын. Ингээд энүүтэйгээ яг очилсан машин 150 машин ачигдсан. За энэний одоо гол үр дагавар өчигдөр харагдахад өчигдрийн өглөөний 9 цагаас орооны 8 цаг хүртэл 12 цагийн хооронд үндсэндээ манайх 9 цагийн ачаалтаа ажиллахад 110 вагон атсан байгаа байхгүй юу? Ерөнхийдөө иргэдийн хэрэгцээнд буюу жижиг хэрэглэгчдэд зориулсан өнөөдрийн байдлаар 60-аас 80 мянган тонн нүүрс нийлүүлдэг гэж байна. Гэхдээ энэ жилээс эхлээд Наллахын нүүрсний уурхаагаас нүүрс гарахгүй байгаатай холбоотойгоор дээрх жижиг хэрэглэгчдийн нүүрсний нийлүүлэлтийг 300 мянган тонн хүртэлх нэмэгдүүлэх чиг үрийг аваад ажиллаж байгаа юм байна.